тухайн салбарын мэргэжлийн холбоод тухайн салбарыг хариуцж байгаа бизнесийнх нь өөрсдөө зарим зүйлээ зарим эрхээ өөртөө эдлэе. Зарим нэг зөвшөөрөл, зарим нэг судалгаа тооцоо, зарим нэг одоо хамтын ажиллагааны одоо зүйлийг заавал бүгдийн засаг төр хийх гэдэг таахгүй. Мэргэжлийн салбарынханд нь компаниуд нь өөрсдөө энэ эрхийг олгочооч гэдэг зүйлийг ярьж байгаа. Энэ эрхийг ярихаар эргээд одоо манай нөхцөл байдал ямар байгаа гэхээр тухайн салбарыг хэн хариуцж байгаа юм бэ? Хэн төлөөлж байгаа юм бэ гэдэг төлөөллийн асуудал яригд болчиход байгаа. Холбоо төлөөлөд байгаа юм уу? Айл холбоо төлөөлөд байгаа юм. Танхим төлөөлөд байгаа юм уу? Эсвэл тэр ямар жижиг дунд үйлдвэрийн холбоо гэж байна. Баялаг бүтээгчдийн холбоо гэж байна. Ажил олгох шийдвэрийн холбоо. Энэ холбооч төлөөлөд байгаа юм уу? Ингээд аваад үзэхээр нийтдээ Монгол улсад 23 мянган төрийн бус байгууллага байна. 55 мянган компани дотор тийм ээ идэвхтэй үйл ажиллагаа хийж байгаа нэг 25 мянган компани байгаа. Энэ дотор 23 мянган төрийн бус байгууллага. Тэгээ эн чинь дор бүрдээ манайх л хамгийн зөв, минийх хамгийн сайн гэдэг бизнесийн орчинд байгаа энэ замраагүй байдлыг зэгцлэхийн тулд танхимын тухай хуулиндаа сайжруулах хэрэгтэй байна гэж үздэг. Одоо манай танхимын хууль чинь 1995 онд анх баталсан хууль. Тэр үед ерөөсөн Монгол улсад 900 компани байсан юм байна л да бүртгэлтэй. Одоо ч ингээд бүртгэлтэй 60 мянган компани. Гэтэл танхимын гишүүн 500 мянга. Тэгээ яг танхим чинь төрийн эвшлийг яг хувийн эвшлийг төлөөлөд байгаа юм уу? Яг танхимын тодорхой зүйлийг аваад хийж чадах юм уу? Улаанбаатар хотод нийт эдийн засгийн 80% төлөрчихсөн. Тэгэхээр энэ 80% төлөрчихсөн байгаад хахаар Улаанбаатарт байгаа үндэсний танхим цорын ганц танхим чинь бүх салбар руу орох болчиход байдаг. Тэгвэл салбараа нь хуваая. Монголын эдийн засгийг бүрдүүлж байгаа сангийн яамнаас одоо нөөтийн одоо төлөлтийг харж агаад 22 эдийн засгийг бүрдүүлж байгаа 22 салбар байна гэж тодорхойлсон байт юм байлээ. Тэр 22 салбарын 22 танхимыг орон нутгийн танхим дээр нэмэх нь 22 ийм салбарын танхим үүсгээд тэгээ энэ бүрэн тусдаа асуудлаа хариуцаад явъя. Тэгвэл экспортын нөхцөлөд одоо арай дээрд нэл гэж үзэж байгаа юм л да. Энийг зүгээр яг танхим дотооддоо ингээд зохицуул хийж болдгоо юм уу? Салбар хариуцсан жижиг салбаруудтай болж яагаад. Заавал хуулинд ингэж өөрчлөлт болох шаардлагатай. Хуулинд ерөөсөө ганцхан танхим байгаад байгаа байхгүй юу? Танхим чинь нөгөө нэг хуулиар зохицуулагддаг төрийн бус байгууллага. Тэр танхимын хууль чинь өөрөө их гишүүдийн бүх гишүүдийн их хурлаас бүрдэн их хурал нь танхимын удирдлага сонгоно гэдэргээ заачсан байгаад идэг. Тэгэхээр бид нар ийм мэргэжлийн танхимууд үүсгэх хууль эрх зүйн орчинд бүрдээгүй байгаа.